За ингээд сая чад подкастын 3 дахь дугаар эхэлж байна. Энэ 7 хоногт сүүлийн үед юу болоод өнгөрөв гэх. Наач нэг тийм нэвтрүүлгийн интертэй тэгж ярьд юм. Мөрөн бас тэгсэн шүү. Энэ 7 хоногт энэ бийд юу болоод өнгөрөв гэдэг. За эхлээд бит хоёр нөгөө топ 10 гэсэн булангаараа эхэлнэ. Энэ 7 хоногийн топ 10 булан бол амьдралдаа харж байгаагүй 10 зүйл. Yes. Тэгээ энэ 10 листээ бит хоёр хуваагаад авсан байхгүй юу? 5-ыг нь оёо, 5-ыг нь би ярих юм. За оёо эхлэгээ энэ удаа. Үгүй юу яах юм шиг зүгээр шүү. Нэгээр нь би нэг хэлээж байна. За. За миний одоо хамгийн ихнийх нь болохоор эйжентээ нэг авчир гээд хэлсэн юм ихтэй хизээш харж байгаа. Эгш. Ингээд за тэнцээ нэг тим юм байгаа одоо хөрөгчөнд нэг амтлагч байгаа тэрнийг аваад ирэнгүүт би хизээч олж байгаа гэсэн. Наачаанда. Ердөөс ирчүүдийн л асуудал ах миний бодлоор. Яагаад? Гэтэ уусаа тийм олоод ирэхлээр юу ч болж чадахгүй тийм өөрөө очиж авах хэрэгтэй болдог шүү дээ. Тэгдэг үстэй тэгээ ээж чинь олоод очингуудаа аль би гэдэг тэгэнгүүт ээж чинь өөрөө олчихж байгаа. Би тэгээд ингээд 10 жилдээ нэг удаа ингээд бүр яг нэг өдрөл гэрийнхаа зургатны өдрөл ингээд олоог байхгүй. Яач юм хамаг бүүдээ эдрийг хөдөлгөж үзээ. Том үрг ингээд тэр чигт нэгэ бүсдүүл яасан зөв хевсгийн гол дэвчтэй. Хевсгийн яг нэг тийм хар хэсэгтэр нэг яг өдөрлөгээд тавьчихсан заяа. Тэр тийм харахгүй л юм бэл. Үгүй энэ бол ирчүүдийн асуудал ах уу. Ихтэй хүмүүс нийлж дүндөө үнэхээр л алга болчих бол. Миний эхнийх нь болохоор энэ листийг гаргая гэж санаанд орж ирэл хамгийн түрүүнд бодож толгоонд орж ирсэн юм нь жирэмсэн хятад хүн гэж орж ирсэн. Жирэмсэн хятад хүн. Чи тийм харж ирсэн юм уу? Хятад эмэгтэй хүн байгаа л. Тэд нар яаж юу үгүй мэдгүй зүгээр л жирэмсэн хятад хүн гэд та нар боддог ш. Надад хизээш нэг тийм толгоонд яг бууж орж ирж байгаагүй. Би уг нь хятад хүмүүстэй зөндөөл болчихж байсан. Тэгээд нэг ч тийм хятад хүн харж байгаагүй ш. Үгүй арай хүүхэд баг төрүүлдэг юм болов. Тэ. Мэдгүй. Би хятад бүр 2 3 удаа явжсэн. Нэг ч удаа харж байгаагүй. Хүүхэд амьдралынхаа хугацаанд нэг эмэгтэй нэг л хүүхэд төрүүлдэг тиймэрхүү юм болов. Нэрээ нэг тийм нөгөө хууль нь бол болчихоо үсттэй. Тийм нэг хүүхэдтэй үн болцсон тийм. Тэг мэдгүй зүгээр л хамгийн түрүүнд орж ирсэн зүйл бол энэ л байсан. Яа наад чи ямар. За миний дараагийнх болохоор саран дээр хүн буусныг одоо харж байгаа үгүй. Анх 1969 онд Apollo 11 гээд хөлөгтэй нөгөө Neil Armstrong гээд сонсч ирсэн үстэй. Тэрийг ингээд саран дээр буусан Америкчууд анхудаа саран дээр хөл тавилаа мавлаа гэдэг тэгж яахгүй. Сая болохоор 26 онд Artemis 3 гээд хөлөг онгоцоор ингээд 4 хүн ингээд нисэж байгаа байхгүй. Тэдний зорилго нь болохоор саран дээр буухыг туулд ингээд тийм үйл ажиллагаа хийж байгаа. Ерөнхийдөө бол нэг ойролцоогоор 60 жилийн өмнө бууцсан байж одоо болохоор ингээд саран дээр буухын тулд ингээд тэр хавьяар ингээд тойрч нисэж буухаа бэлдэж байгаа л гэсэн. 22 оноос хойш энэ ажлыг хийж байгаа NASA. Амарс би яг наадны чинь талаар өчигдөр өнөөдөр бичлэг үзсэн. Нөгөө нэг хүмүүс тэгээд идэв штэ. Тэр нөгөө бичлэгэн дээрээ нөгөө Америкийн бичлэг. Тэрэн дээр ингээд нөгөө охторгууд ямар ч агаар авахгүй мөртлөө далбайн ингээд салхинд хийж байгаа юм шиг хийж идсэн гэдэг. Далбайн хийсэн юмсан. Би яг тэрний талаар бичлэг үзсэн чинь хэдэн хүмүүс ийм туршилт явуулж үзсэн юм билий. Агаартай байхад яг уу бүрийн вакуум ямар ч агааргүй орчинд яг уу гэсэн чинь агаартай байхад ингээд салхинээс сэвэлзээд байгаа мөртлөө вакуум орчинд болохоор бүр амар ингээд сэвэлзээдсэн. Би тэрний тийм цаадах тэр шинжлэх ухааныг нь бол тайлбарлаж чадахгүй ч гэсэндээ тийм байгаадсэн. Тэгснэ бас нөгөө нэг ингээд нөгөө юу гэдгэлээ нисгэгчдийнх нь нөгөө нэг ингээд алхаж байгаа мөрн ингээд саран дээр ингээд тэр бичлэгэн дээр ингээд харагдаад байсан гэтэл тэр чинь боломжгүй энэ төр гэд. Тэгсэн чинь тэрийг тайлбарлахтаа болохоор тэр саран дээр байгаа тэр одоо илсэн гэх юм уу манай энэ илснээс хамаагүй илүү нягтаршилтай байдаг ч гэлөө тэгэхээр ингээд мөр ингээд гарах нь ойлгомжтой гэдэг. Хүмүүс тэрийг нөгөө туршилтын тэр хийгээд үнэн гэдгийг баталсан гэх юм. Тэгээд гэтээ яг миний сонсч ирснээр болохоор сарны тэр дээрх чулууны бүтэц дэлхийн хоёр юунд ойролцоо юу хэмдэ дэлхийн нэг дээр үднийг солир молиртой мөргөлдөөд тэрээс сар ингээд үүсэж ирсэн. Тийм тиймэрхүү сонсч ирсэн юм. Тэгээд ялч нөгөө 69 онд ч Орос Америк хоёрын хооронд хүйтэн. Оросууд сансарт гарцсан. Америкчууд яг уу саран дээр гიშгэж ил да тэгвэл. Нэг тиймэрхүү боллоо. Тэгэхээр та нар өөрсдөө
саран дээр хүн гарсныг харсан гэж бодож тэр чи үгүй. За Дараагийн. За миний дараагийн юу болохоор ирүүтэй амт. Ирүү ойлгож байгаа зү. Биднээс ирүү. За. Ийм тийм ирүүтэй амтан. Тэ бодоод үзтээ. Одоо зүгээр мэдхгүй. Шихац юм шүү. Сарвч. Гүлэг. Гэхдээ байж байгаарэ. Гэтэс тэр чинь нөгөө нэг хүн төрөх. Одоо чи нөгөө нэг муур нохой өөр юу ч байдгийг заагаас могой дахиа одоо шуу тэгээд юу ч үдийн бодоод үзтээ ирүү байхгүй үзтээ. Ирүү гэдэг чиг сонин ойлголт байл та. Би сайн хүмүүнийг бахан нөгөө ийм фактууд яадаг инстаграмаас тэрийг сая уншсан байхгүй юу? Аха. Хүн гэдэг одоо төрлөл ганцаархны юм ирүүтэй бусд нь тийм байхгүй. Ирүү байхгүй. Гэ тэрийг сая уншсан байхгүй юу? Ирүү би ирүү гэдэг үг гэж ойлгохгүй шүү дээ. Үгүй ирүү та нар ойлгож байгаа үстэй. Энэ давхар ирүүл байгаа. Бид нар бүр хоёр ирүү. Чи бүр хоёр ирүүтэй юм шиг. За дараагийнхыг нэг тайлбарлаад ирэхгүй байх уу гэсэн. Юу вэ? Улаанбаатарын өвөл цэвэр агаар. My gosh. Ямар хүн сэдв бэ? Энэ угаасаа бидний хэмжих сэдв байна л та. Энийг угаасаа хинч хараагүй бах тээ. Нэр би ухаан харсан цагаас хойш баг харсан болов. Хэрв Улаанбаатарын өвөлд цэвэр агаар харсан байвал чи ирүүл биш гэсэн үг. Тэг бүр тэрэндээ засцсан тий. Бүр амар утаагаа бүр тасцсан юм билээ дээ шүү дээ. Өө нэрэл бид нар чинь цэвэр агаараар амьсгалах эрэгтэй хүмүүс юмсан. За дараах нь болохоор угаалгын машинд оймсоо алга болгохгүй байх. Угаалгын машинд хос оймс өгөөд тэг ингээд дэлгээд яг ингээд хатангууд нь ингээд хураагаад ихэх болсон чинь нэг оймс нь заавал алга болдог. Гэтэ энэ яг угаалга болгон дээр биш ч гэсэндээ ер нь тэгэж хос оймсоо алга болгож байгаагүй юм гэж байхгүй байна. Тэр гэхдээ оймс үлгөө орчт юм шиг угаалгын машин завсраар бүр дотор нь гэсэн үг юм. Тий. Тэгвэл тэр чинь олон жилийн хугацаанд гэж бодсон. тэгвэл тэгээ тэр олон жилийн хугацаанд тэр угаалгын машин чи эвдэрх юм шүү. Харин эвдэрчтэй юм аа. Манай угаалгын машин лөө баг натаж үзээ. Арайч натаж үзээ. 10 жил байгаа шүү. Би бол тэр ингээд сүүлийн үе нөгөө нэг автоматууд ингээд дунд нь ороод ингээд орчдөг гэж бодчих. Ингээд заримдаа би эргүүлж үздэг байхгүй. Гараар. Механикаар. Тэнгүүтийг нэг юм ингээд зуураад байгаа шиг үзэгдэг байхгүй. Тэр чинь угаасаа л юм шүү. Угаасаа юу тий. Тэхгүй бол жоохон зурхгүй болохгүй байл гэдэг ш. За арайч яаж дотор нь тэгж орох юм? Тэгвэл тэгээ мэдгүй харин тийм наад чи хинж тайлбарлаж мэдгүй яг л харна үг шиг ш. Оронготой алга болчдөг. Тийм угаалгах машин хар нэгтэй холбоотой. Хэрэндээ эвгүйс байна уу? За миний дараагийнх болохоор ер нь бол миний хувьд л байгаа. Их тийм тэр мөчөөс хойш хараагүй зүйл. За. Би нэг баг бахта тийм чихмлэр тоглолт байсахгүй. Заан бамбууш хоёроор. Тэгсэн ингээд ээжи найзын хүүхдгээ нэг орлонтой хүүхд төрж ирээ. Орлонтой. За. Тэр хүүхд надаас бараг нэг 7-8 л дүүсэн. За. Хурж ирээд ингээд тэр миний бамбуушийг аавна гэдэг байхгүй. За. Тэнгүүт нь би урдаас нөөжүүлээд өгөхгүй гэд. Аяч нуусахгүй. Тэгээ тэр хүүхд яваад тэрнээс хойш би бамбуушаа. Өөрөөсөө нууж хараагүй. Өөрөөсөө нуугаад мэдгүй. Тэгээд тэр чинь ингээд гэр мэр цэвэрлэхээр гараад ирэхэл үгүй. Би бол ээжийг өгөө явуулсан гэж хатаад өгдөө. Чи асууж үзсэн үү тэгээд? Ээж бол тэр бамбуушийг санахгүй шүү дээ. За. Чи бол өөрөөсөө л мөч. Зарим зүйл сарин сонин тий. Ингээд за нуугаад энчээ тавиад тухайн үедээ санандаа л гэж бодд юм шиг байгаа. Тэгээ буцаа хайгаад үзэнгүүт олддгүй шүү. Харин яг наач байхгүй. Тий. Би од нөгөө Драймоныг үзнэцтэй. Драймон за тий. Тэрнийг үзчихэд ингээ ирээдүгийнхаа үр ачлал ингээ загтал бичэндээ гэж биччихсэн заяа. Вау за. Тэр загтал одоо хаана вэ гэх. Ирээдүйд ч юм уу явдаг юм л дээ бас. Би тэгээд одоо тэр загтлаалгаас хойш манай ирээдүйн хүүхдүүд надлаа мөнгө явуулахгүй л байгаа гэж. Чи загтал дээр юу гэсэн? Би энд үгүй хэцүү байна гэж хичээгүй л бол. Мөнгө дээр тий PlayStation тэргээ битсэн л. За. Миний дараагийн болохоор
би зөв нөгөө жирэмсэн хятад эмэгтэй гэж бодчиход ягаад ч юм уу надад жирэмсэн тагтаа гэж орж ирсэн. Тагтаа. Ааха. Тагтаа чи яага өндгөлөх бах тий. Харин мэдгүй. Өндгөл шоо болохоор өндгөлөх байх л та. Үндүнд гэхдээ эхлээ дотроо бүрэлтчихэд тэр тагтааныхаа дотор бүрэлдэн үсттэй. Тэгээд өндгөө гаргаа тэрийг даах. Яах юм шүү. Айгүй хурдан бүрэлдэх юм шүү. Дахиад нөхөө чи өдөрт ингээл нэг өндөг ингээл гаргаад идэг үсттэй. Өдөр болгон өндгөлж үзэх гэж. Мэдгүй тийм үү? Тийм шүү дээ. Тэг үгүй л. За энийг дараа нь асуух юм байна. Дараа нь хайж үзье. Таамшсан сонирхолч нь шүүн унтчих тухай юу бол. Үгүй миний бодлоор бүрэлдэн айгүй хурдан бүрэлдээд тэгээд ингээд үүрэн дээрээ тавих бах тий. Тэгээд тэр нь ингээд тэр дараагийн үйл явц нь болох байх. Мэдгүй. Айгүй хурдан бүрэлдэхэл байх. Гэтэ жирэмсэн тагтаа хараад таних юм уу? Харин мэдгүй гидсэн ч юм билүү. Нэг жоох их ус ууцсан тий. Их хоол идсэн. Хоолыг идүүлсэн тагтаа. Мэдгүй. Тэр чинь арай өөр харагдана. Нэг юм цандах хэвээр байх. Бүндийг өгдөг ш. Магадгүй чи яг өөрөө жирэмсэн болчихвол тагтаад хоёрын оронд тийм коннекшн үүсчих мэдэх бах тий. За үгүй за юу бодлоо. За дараахан. За миний хамгийн сүүлийнх нь болохоор одоо хүн заяа өөрийгөө унтж байгааг хизээш хараагүй заяа. За. Энийг өөрийгөө унтчихснийг харж исэн хүн байгаа бол бити шаа гэж хэлээ заяа. Нөгөө нэг юу яадаг үстэй. Астрал аялал гээд унтаад унтах гэх юм уу юу гэх юм тэрийг одоо яаж үс ингэ хөвтөж байгаа. Одоо нэг зарим хүмүүс сүнсээр даруулж байгаа өөрийгөө харсан марсан. Ингээ яг хажуудлаас нь харсан марсан гэж ярьдэн штэ. Мэдгүй зөө. Тэгэхээр тэр хүмүүсийн яриаг сонсохоор ямар эгот юм бэ? Үгүй тэр астрал аялал гэж хүмүүс амар яриад идэм юм аа. Бүр тийм Facebook групп бидэг заяа. Би тийш орж уншиж үзчихсэн хүмүүс юу гэсэн байгаа. Тэгсэн чинь нэрнгээсээ ингээд сүнсэн биеийн махан биенээсээ ингээд гараад тэгээ ингээд энэ тэрнгөр ингээд тинж болдог. Бүр манай энэ зүгээр ойр тойрны хот өтгөө баг ингээ өөр баг уус мөслөө ингээ явчаад үрдэж болдог ухаан юм шүү дээ. Үгүй наа чи болохоор яг тийм шинжлэх ухааны юугаар нотлогдоог байхгүй. Тэгэхээр бас би итгэхгүй л байгаа. Юу гэсэн юм бэ те. Би тийм хүмүүс одоо яг би өөрөө бол зүудэлж ийл гэж бодож байна. Талон дотор төсөөлөө зүудээ. Яг хөө тийм би бодсон чинь би бол унтж байгаагаа бичлэг дээрээс ирж байгаа юм байна. Ер нь яг жигнээс харж байгаа гэл ямар харагддаг болох ш. Нүдээ хэлсэн. Эсвэл нүдээ нээцэж байгаа тийм унтчихлаа. За миний хамгийн сүүлийнх бол миний яг жигнээсээ хизээж харж байгаагүй юм байгаа. Тэр бол оёгийн нээ зөхөн гэж хэлсэн бэ. Нээ зэт бол. Тэрний л амархан санагдаж байна. За подкаст ирээ дууслаа. Подкаст 3 дугаарыг дараа шууд дуусч байгаа шүү дээ. Дууслаа. Гэхдээ зүгээр л би харж байгаагүй юм гэхлээр тэр надад бас хамгийн түрүүнд тэр жимсэн хятад юм ихтэй хоёр ч өдөө оёгийн нээзхэн гэж орж ирсэн байхгүй юу? Юу гэсэн юм чи яа. За. Йоо нэр чи юу багцсан. Sorry анда. Зүгээр л бодогдсон юм л тэр байлаа. Гэтэ зүгээр манай нээз судахгүй нэг 10 жилийн дараа ихэд их нэртэй болчихгүй л гэдэг. Тийм үстэй. 10 жилээс хоошоо явж боломжгүй шүү дээ. Гэхдээ чи тэр үед чинь бас нийлэн хөвшөж чинь тэг чи үнэхээр жоохоо хөл гэдгүй юм бол юу үеч охтууд бүгдээрээ л хөрс өдөрт болсон байх л үү. Юу тэгэхээр юу гэсэн 10 жилийн дараа би жоохоо охтуудтай л яхаа. Юу гэсэн үг? Үгүй жоохоо охтуудыг тийм 23 4-тэй ч юм уу тий. Тийм учраас зүгээр одооноос хичээлтэй энэ юу нэг ингээ хараад тахнаа заяа хүүгүүд ингээд найз охин мохин гэж юу н одоо юу н бодож матгаа болцсон юм шүү тий. Нэг хичээгээч үйсэн. Тоохгүй байгаа юм яах юм бэ? Үгүй яг ингээ хараад та нар ингээд намайг тоохгүй мохгүй гэж ярьж байгаа чинь ингээ харангууд яг жихнээсээ ингээ хийсэн үйлдэл юу ч байхгүй. Зүгээр ингээл тэр ичиг. юу хэмдээ ингээ сүртэй ингээд нэг хичээж өгөхгүй гэх юм. Яг хоо би бүгдээр нь хэлээгүй л дээ. Ер нь дийлэх хүүгүүд. Юу н ингээ ажиллаадсэн чинь нэг найз охин юу хайрлахээ болсон юм биш үү? Хүн амтны араас гүхээ болцсон. Харин тэр ичиг л дээ. Яг зарим нь л режектлүүлж болж байна. Гэтэ ер нь бараг л ихэнх нь за энэ сэдвийг хаа. За. За ингээд дараагийн сэдв юу вэ? топ 10 маань дуусч байгаа. Нөгөө юу ярих гэж ирсэн шүү дээ.
Туулгол гэдэг. Одооноос оё биш балтанд орчих. Ягаад? Тийм штэ. Та нар хэрэг балтанд орчийг мэдчихэж байгаа бол тий та нарын байдаг нөгөө санхүү үг нь аавна. Йоо. Ямар Өөр ямар үг блээ. Мэдхгүй зүйлээ асуу. Өөр тэгээ гоё дуунууд тийч бүр дандаа ингээд нийтийн цулууд л идэв бил. Орож явах ингээд баг 10 минут гүйлсэн шүү дээ. За Facebook-с Балдан дурс гэдэг нэртэй хүн харах юм бол тэр чинь оё ахны. За зэннээс хойш дорчоо. За дорж. Нэр юм уу? Хотлаадлаа. За дараагийн сэдв нь юу ярих гэж ирсэн мэт. Туулгол. Тэрэн дээр яг чинь үзэл бодол юу вэ? За ерөнхийн миний ойлгосон юм гэх юм бол Нямбатар буюу манай хотын дарга яг нэг туул гол нь дээр юм уу яг хажууд нь юм уу мэдгүй туулгаартай бүр маш ойрхон нэг гүүр барих гэдэг юм шиг байна. Машин явах гүүр. Тэгсэн чинь хүмүүс тэрийг нисэргүүцээд яагаад гэвэл хэрвээ тэнцээ гүүр барьчих юм бол нэг ус нь байхгүй болчихно. Туул голын маань ус. Тэнгүүд туул гол чинь биднээсээ одоо нэг усаар тэтгэжээдэг хангаж идэг тийм гол юм шүү те. Тэгээд хүмүүс яг л хоёр талдсан байгаа. Нэг нь Нямбатарыг дэмжиж байгаа. Яагаад Нямбатарыг дэмжиж байна вэ гэхлээр хэрвээ нөгөө нэг туул голын хажууд гүүр барьчих юм бол тэр туул голтой бас ойрхон барьсан тэр нөгөө хууль бусаар барьсан тэр барилгууд нь одоо хэцүүдэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тэр барилгуудынх нь эзэн гэсэн чинь би фэйсбүүкээс яг уншсан л та. Гэтэл үе блэ. Нөгөө манай улсын их хурлын их залуухан эмэгтэй гишүүн цэнгүүн байдэн штэ. Тэрний аав нь тэр туул голтой маш ойрхон баригдсан тэр барилгуудын эзэн юм блэ. Тэгээд зарим нь ингээд зам барих нь маш зөв төвжил буурна эсвэл одоо юу гэдэг чинь тий. Тэр одоо барилгуудыг алга болох хэрэгтэй гэж ярьж байгаа. Зарим нь нөгөө тал нь болохоор туул гол байхгүй бол бид нүрт ус байхгүй бол тэгээд юу ч байхгүй штэ гэсэн ийм бодолтой байгаа юм блэ. Би яг энийг жоохон судлаа л да. Энэ нөгөө нэг амгалангийн гүүр гэнэ. Амгалангаас яамаг хүртэл 9.1 ерөнхийдөө нэг 10 км-ийн урттай гүүрэн хурдны зам барих гэж байгаа юм гэлээ. За 6 игнэтэй машин нэ. Том. Гэхдээ яг энэ ажил нь болохоор бүр ингэ нэлээд дээр үеэс хэрэгжижсэн. Гүүр биш харин далан барих гэсэн гэх юм уу. За Далан чи одоо ингэ юу гэх юм те шороо. за Ингэ шороо овоолоод дээр нь ингэ маш зам байв. за Харин тэр нь болохоор 4 игнэтэй байхгүй. Барих жагаад Нямбатар болохоор өөрийнхөө саналыг төвшүүлээд энийг гүүр болгоод тэгээд 2 игнэ дахиад нэмья гэх тиймэрхүү юмэрсэн. Тэгээд тэр нөгөө далан нь болохоор 21 м ч гэлөө. Тийм өндөр. Далан барих гэсэн. Тэгээд тэрний чинь нөгөө чулуу молуу тиймэрхүү юм ч айгүй санхүү юм штэ. Тэгээд яг энэ ажил нь болохоор 27 оны сүүлээр дуусна гэд төлөвлөсөн байгаа. Нөгөө 27 оны. Гүүрэн замыг. Тэгээд энэ гүүрэн гэсний маршлын гүүрэн дээгүүр ингээд гарч явна зөө. дахиад гүүр гэсэн. Маршлын гүүрэн дээрх гүүр юм уу? Маршлын гүүрэн дээгүүр нь явж байгаа. Энэ ийм гүүр өрөөд тэгээд яг төвчрэл буурах болоо. Тэгээд энэ гүүрнээсээ гадуур нас тойрог тийм хурдны зам. За. Тэр нь ерөнхийдөө бол ингээд тэр ярамгаасаа ингээд тойрж явсаар агаад буцаад амгалан дээр очих юм шиг. Амгалан гэдэг чинь өөрөө их хол газар биш үү? Хаана вэ? Одоо яг л хотын зах юм уу? Зүмдэл. Тэг ингээ хойш хоёр захыг холбох гэдэг юм уу? Харин тийм нэг тиймэрхүү л. Харин тэгээд тэр яг төвчлөлтөө яаж буурах. Яг энийгээ ингээд буурна гэж AI дээрс ингээд асуугаад болчихсон юм шиг байна энэ бат. Гэтэ яриг сонсоод тахлаар үнэн ч юм шиг сонсогдож байна. Нямбатрын яриг сонсохоор би нөгөө идэр удын ээж оюун гэрэл шүү дээ. Тийм. Тэр гишүүний лайвыг үзье. Тэр чинь нөгөө Нямбатар чинь нэг баахан хүмүүс цуглуулчаад нэг юм чагсаалрахгүй юм хийгээдсэн шүү дээ. Лайвын дээр харсан уу? 2 цагийн лайв. Тийм. Өөртөө яасан ийсэн гээд. Тэгтээ оюун гэрлийн үүдэнд очсон юм шиг. Тэгээ оюун гэрэл юу оройн лайв хийсэн баггүй юу? Чи ингээд хотын дарга байжээж иргэнийхээ эсрэг ингэж босдог ийм амар арчаагүй улны бахта яах вэ гэж ирсэн. Тэгээ хоёрт нь тэр яг л туул гол чинь ингээд устай тэр усанд байхгүй болчих юм бол хэцүүдэн тэгээ хоёлаа мэтгэлцээ гэж оюун гэрэл хэлсэн байдгийг. Гэхдээ Нямбатар бол тэр яг
бүх юмыг нь тооцоолсон юм шиг яриадсан байхгүй юу? Ганда тэр AI гэж тэр нэг хэлсэн байна. Надад тэр бол бүр амар тэнэг санагдсан. Нөгөө нэг чи юуг санаж гинүү? YouTube-өр төгшиг ном гаргаж ирсэн да. Мэргэжлээ ирэхээ сонгохгүй ирээдүйн чиглэл мэл юу лээ. Тийм ном гаргаад тэгээ нэг шүтээсийн багш үлүүдээ их сургуулийн багш нэг шүүмжилжсэн да. Энэ бол ийм хэрэггүй ном шүү дээ. Тэр шүүмжлэлийг нь төгшиг буцаага шүүмжилж ийсэн. Тийм тэгжсэн. Тэгээд би тэр хоёр хүний бичлэгийг ч гэж угаасаа төгшигч нөгөө нэг реакшн хийгээд шүүмжилсэн шүү дээ. Би тэр бичлэгийг үзчихсэн. Тэгээ надад яг үнэндээ амар бас тэнэг санагдчихсэн. Ягаад гэвэл энэ нөгөө юу гэжсэн шүү дээ. Нөгөө бүх дөрмийн алдаануудаа нөгөө AI-аар ингээд яцсан. Засуулсан. Тэгээд юу ч үлээ AI гэдэг. Яг хуу зөвийн хувьд зөв. Гэхдээ яг ажлаа тэгэж нөгөө хэлбэрчлаад гэх юм уу? Тэгэж байж байгаа зүвч гэсэндээ нэг тийм зарим зүйл дээр бол үгүй айгүй мэрэгжлийн бус гэх юм уу? Одоо ChatGPT чинь тийм ямар ч тийш нарийн тооцооллуудыг яг тэг зүв гаргаж өгөхгүй шүү дээ. Гүү шүү дээ. Найдвартай айгүй их ерөнхийдж гаргаж өгдөг. Тийм та нар яг уу нөгөө 10 жилийн математик ч юм уу тийм юмнуудыг бол магадгүй гайгүй гаргаад өгчих байх. Гэтэ их сургуулийн математик одоо бид нар хийж байгаа шүү дээ. Тэрэн дээр бас оруулсан тоо болгоныг бас яг зөв гаргаж өгнө гэдэггүй шүү. Гэтэ юу ChatGPT ерөнхийдөө бол нэг аргачлалыг зайлгаал. Өөрөөсөө тооцоолол хийж ашиглаж байгаа л та. Тийм. Тэгээд тэрнийг Нямбатар дээр AI-аар тооцоолуулад гээд битгүй нэг тийм юу ч хийндээ амар мэрэгжлийн бус. Тэгээ надад л үнэхээр тэнэг санагдсан. Тэгээ нөгөө нэг тойрог зам гэсэн шүү дээ. За. Тэр нь нийтдээ 24.7 км байна гэсэн. Хотыг тойр. За. Хотыг тойроод бас 13.6 далан. За. 9.6 гүүр. Тэгээд ойролцоогоор 2 км-ийн түнэл гэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч туулын юу нь 27 оны төгсгөлөөр дуусна. Нөгөөт нь болохоор тойрог зам нь 28 оны хурдны зам нь ер нь тэр хавьд дуусна гэдэг. Тэгээ энэ хоёрыг хийчихвэл ер нь бол төгжил бүрэн шийдэгдэнэ. Бүр яг ингэ хэлсэн заяа. Шийдэгдэнэ гэж хэлсэн. Яа, мэдгүй. Энэ хүний нөгөө нэг зөвлөж мөглөгдөг бас тийм албанчул байдаг үстэй. Нөгөө ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий сайдын зөвлөх энэ төр гээд тийм хүн одоо байдаг ч юм уу, гүү ч юм уу. Байсан. Тэр нөгөө нэг улсын хурлын гишүүн нэг дагнаас наваад унгаад байсан шүү дээ. Тэр зөвлөх юм уу? Тий, тэр чинь хотын даргын зөвлөх гэдэг. Юу тэр нөгөө инх төвшин нь үү? Гэхдээ орлогч гэлээ. Тий. Инх төвшин биш. Нөгөө унсан юм. Тэр чинь угаасаа сэн царит хүн байсан. Яг мэдгүй зүгээр л надад ярьж байгаа бүх юм нь маш албан бус. Тэгээ маш мэрэгжлийн бус. Ямар ч нэг тийм үнэхээр юу ч бус санагдсан. Бүх юм нь бус. Би бол угаасаа эсрэг нь байгаа. Нэрэл одоо тэгээд туулах голгүй усгүй бол тэгээд бид нар тэгээд өгөх шүү дээ. Тэгвэл тэгээд яг ингээд ажил нь бол надад бол 27 мөн гэхэд бол дуусахгүй санагдаж байна. Бүү шүү дээ. Бас нөгөө нэг ах байдаг да. Оксфордод сурч исэн билүү? Нэг айгүй нэг иймэр дэм дээр гарч ирээд идэг ах. Дуу хоолойгоо хөргөөд идэг. Гүү нэг сахалтай ах баха. Мөсийн багш гэсэн. Бас нэг тийм ах байдаг байхгүй юу? Айгүй хаана ямар хичээл бишээ сургууль дүүргээд яасан ч гэлээ. Оксфорд энтер сурч исэн гэсэн баха. Тэр нь болохоор тэгээдсэн байхгүй юу? Нөгөө нэг Мартин наан байдаг голч юу гэлээ? Сэлб билүү? Мартин наана. Тий, сансрын Мартин наана. Сэлб. Тэр голч нь тэр хүний ярьж байгаа тэгж байгаа байхгүй юу? Нэг ийм хажуугаар нэг ийм хэдэн километр ч үлээ нэг ийм 600. За мэдгүй яадаг ч байсан нэг юм барихж жагаад тэр голыг ингээ бүр усгүй болгоо хийцэн. Ус нь ерөөсөө одоо байхгүй заяа. Тэгээд тэр хийн гэсэн ажиллаа дуусгаачихгүй. Тэг нэг ийм ганц километр хүрэхгүй нэг ийм бетон ингээ зутгаа хийцэн нэг ийм хан шиг намхаа. Тэр нэг сонь хан тий. Тэр ханыг тэгээд хамгаална гэдэг байгаа. Yes. Тэгээд хийцэн тэгээд тэр ажиллаа дуусгаагүй. Тэгээд тэр голч усгүй. Тэгээ юу ч үлдсэн. Тийм байж одоо энэ юу туул голыг ингэн гэдэг бодол эднэр ингэж болохгүй гэдэг. Тэгэхээр яалч нөгөө ажлыг нь за бүр яг эн чинь бүр хийхтгэр болчлоо шүү дээ тий. Бүр болцсон юм тий. Болцсон шүү дээ. Төсөв бид нь гараад 680 сая доллар гэж хэлсэн шүү дээ. Тэр төсөв гарсан бол амар тэгээ оюун гэрлээс тэгж ирчихсэн байхгүй нөгөө нэг тэр төсөв гарахаас өмнө хуулиндаа тийм байд юм шүү тий. Нөгөө нэг батлуулах хэвээр хүмүүс ингэж хүмүүсээс нөгөө нэг
Тийм гарын үсэг чөлөө эсвэл нөгөө улсын хурлаар оруулаад ч юм уу нөгөө санал манлаар нь тэгж шийдэх ёстой юм шүү. Тэгсэн чинь шууд Нямбатар шууд улсын төсвөөс гаргаад тэр хийж байгаа хятад компани билээс тий. Хятад компанид ээжэд мөнгөний шууд хүрсэн билээс. Тэр чинь бүр маш их мөнгөштэй хүмүүсээ та нарын татварлах гэсэн үг шүү дээ. Манай татварч хийж байгаа амар өндөр тий. Авч аваад нийт цалингийн бараг 20% авдаг үстэй. Тийм үү тий. Тийш дээ. Ямар идэг вүлээ. 3 билүү тий орлогын албан бус центр гэж жагаад 4 татвар аваад байдаг тий. Тийм. 4 татвар нэмсээр аваад цалингийн бараг 20% болд юм л шүү дээ. Үнэхээр стрессний юм билээ. Нэг удаа нэг цалин авч үзэхгүй юу? Тэгээд гэсэн чинь хамаг мөнгөний яваад өгчдөг юм л шүү дээ. Тэр одоо яран дээр байгаа нэг сүүл чинээр бас нэг гүүр байгаа байхгүй. За. Тэр нь болохоор 750 м тийм урттай 4-1-ээр зурчдаг. Гүүр заяа. Тэрнийг болохоор 40 сая доллар барьсан гэсэн. За. Тэгэхээр ингээд тэрнийг одоо нэг ойролцоогоор 1 км гүүр 40 сая доллар. Хараа 10 км 1 км гүүр 40 сая доллар юм. Тийм ойролцоогоор 750 м. What the fuck? Тэгээд одоо энийг болохоор яг 680 сая нь юунда тэр нөгөө баригдах үйл явцад орохгүй гэж байгаа байхгүй. Тэгээ юундаа орж Тэр нэг 480 сая хавцаа яг баригдахдаа орно гэж юм уу. Тиймэрхүү ярьсан. үлцэн 200-ийн Ойролцоогоор. Үлдсэн 200 нь болохоор нэг тийм юмдаа зарцуулагдаад явна гэдгсэн зөө. Тиймэрхүү төсөө бол ерөөхдөө бол тийг задарч байгаа. Тэгээд чинь яг ингээд Монголд нэг асуудал байгаа байхгүй юу? Бүх юмд л байгаа. Манай нэг ахын хүүхэд нь ингээд хөдөө орон нутагт тийм гүүрмөр барьдаг байхгүй юу? Тэр ах дээр болохоор ингээд ажилч нь хурж ирээд за нэг бол өргөнөөс нь асна, нэг бол зузаа нэгнээс нь асна гэж байгаа байхгүй юу? Энэ хоёрын яг адилхан шийдэх гэсэн нөгөө инженер ах болохоор за ядаж өргөнөөс нь асаад зузаа нэг нь хэвээр нээлгээд байгаа гэж байгаа байхгүй юу? Одоо юу гэх юм бэ? Цаанаас нь одоо хийгээс стандартын дагуу биш. Монголчлоод байгаа юм уу тийм монголчлоод аль болох нэг идэх тал юм бодож байгаа байхгүй. Монголчууд яг тиймэрхүү юм аа. Тийм бодоо олчдаг гэх юм. Тийм. Тийм асуудал бол яг байд юм лээ. Би яг энэ кейс дээр биш гэсэндээ зүгээр нэг гихч монголчуудаа дэмжиж нэг юм амлалтын газар барих гэсэн шиг байна. Тэгээд за хятад гэдэг юм уу эсвэл өөр гэжсэнээс яг монгол залуучуудаа дэмжиж монголчуудаад тэр нэг юм том юм байшин бариулсан чинь хөлөгтэй хийцэн гэсэн нэг юм юу ч юм. Одоо төсвөө маш багаар бариад тэгээд тэр нэг ашиглаж байгаа барилгын материал энэ төр айгүй чанар муутай гэх юм уу. Тэгээ хөөрхөн янта хөлөгтүүлээд тэгээд хашраа тэгээд өөр хүмүүсээр бариулсан монголчуудаар бариулахлаар тэгдэм билээ мэлээ гэж. Тэр ихтэй амдлын өшөөг бол яалч Монгол ахын төсөл хийцэн л тээ. Тийм үү? Тэр нэг хоёр толгоогоо нийлүүлсэн. Тэрийг хэн баталж бариуллаа? Оюуртай бах уу? Мэдхгүй та нар одоо ер нь тэгээд яах хэрэгтэй шүү хүмүүсээ. Дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Зарим хүмүүс ингэж ярьдаг байхгүй юу? Айгуу тийм. Зүүн ч гэх юм уу, тэнэг ч гэх юм уу. Тэг ингээ яриад яах юм. Бид нар энэ чинь ингээ дуурайж яах юм. Ингээд нэг юм хоншиг амьдрах гэдэг байхгүй юу? Тэг хүн ингээ чиний мөнгөөр чинь ингээ тэнийг мигээ явж хахад тэг юу ч хийхгүй. Одоо тэгээ би юм хэлээ яах юм гээд. Юу ч хийхгүй. Одоо бүр яг тийм ийм нийгмээс яах вэ одоо? Өвлдөө тоггүй те. Зундаа усгүй нэг юм дампхан нэг юм байгаа зү бид нар. Тийм усан дэсгээл зундаа тасалцдаг. Ийм сонио хуваараар амьдрэх тийм юу гэж байгаа юм би. Тэр Нимбаатарын ярианаа сонсч болохоор тэр чинь яг усын хуралд ямар ч хамаарлах юм шүү те. Тийм тамаа тийм. Зүгээр нэ Улаанбаатар хотын дарга л. Усын хурлынхаа чинь зүгээр хуйлаад гаргалтай. Тэр хүний ярианаас ингэ сонсоход бол хамгийн усын хурлын хамгийн том тийм шүүмжлэгч гэж сонсогдсон. Усын хурлыг эсэргүүцэх гэсэн хамгийн том эсэргүүцэх гэсэн юм уу? Миний ойлгож байгаа. Тийм. Сая хүнсээ талбай дээр бас нэг юм жижигхэн юм цөөхөнтэй жагсаал гэх юм уу болж исэн. Тэг би хэсэг сонсохгүй нэг микрофоноор ярьж исэн. Ингэдэг гинэ. Нийслэлийн иргэдийн хурал гинүү нэг тийм болт юм байна. Тэг тэр нь одоо магадгүй миний төсөөллөөр юм дүүргээс ийм бид юм шүү те. Төлөөлөгчтэй хурал. Тийм төлөөлөгчтэй хурал. Тэгээд одоо Нямбатар ч хотын дарга штэ. Тийм ингээд тэндээсээ гарч ирж байна. Тийм тэндээсээ. Тэгээ хэрвээ тэр хүнийг буулгах гэх юм бол тэр хүмүүс нь одоо тэр нөгөө иргэдийн хурал нь ингээд санал манлаа хурааж агаад тэгээ буулгахч болж юм шүү. Тийм. Тэгсэн чинь яагаад тэгж чадахгүй нүг гэвэл Нямбатар одоо хамаг хүмүүсээ өөрийнх нь талд оруулсан. Нөгөө нэг
одоо тэр дарга цэргийг нь явжгаад өөрийнхөө талын хүмүүсийг тавиад тэгээ тэр хүмүүс нөгөө нэг эрх мэдлэрээ одоо ажиллаараа биш юу гэнтэй юугаараа боолгуулагдаад гэх юм да. Хоолгороо. Юугаараа боолгоо. Ажиллаараа боолгуулагдаад гэх юм уу да яг одоо за юу гэж за энийг болив. Зүгээр л ерөнхий тэр Нямбатарыг буулгаж чадах хүмүүс нь бүгдээрээ Нямбатарын доор байгаад байгаа учраас тэр хүн ингээд тэр хүнийг одоо хинч буулгаж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор улсын их хурл руу ингээд дайрч чадаад байгаа байхгүй. Тэгээ ч одоо нэг бодлоо айгүй буруу сонсохдохгүй нэ та нарт нэгхэн хүнд тэгээд ийм их мэдл очоод тэгээ тэр хүн ингээд ийм тэнийг юм яриад AI гэд юу Нямбатарыг дэмждэг айгүй олон гэдэг билээ. Тийм. Яг genuinely яг жинхнээсээ дэмждэг хүн. Жинхнээсээ дэмждэг хүн зөндөө. Тэгээ нэг ингээд таксины ах мэдээж of course таксиг ах тийм. Тэр ахыг баг нэг ажлын мистэн тавиаччвал нэг асуудлыг шийдчихлээ. Тэг яриагаа. Тийм. Тийм штэ. Үгүй чи чинь нэг үсний ингэс үг байхгүй юу? Хэдий нөгөө нэг ингээд бид нэр яг тэр албан тушаалд нь очиод яг ингээд гараар ингээд өөрийн их мэдлэрээ шийдэж чадахгүй байгаа ч гэсэндээ шийдчихье гэсэн хүсэлтэй хүмүүс зөндөө олон байгаа нь бас гоё байгаа зү. Тий яг чадах юм уу тий? Юуж? Тэгэж шийдэж таксин яг уу? Тэрэн тий. Чадахгүй үстэй. Үгүй яг уу. Тэр бол чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл юу байхгүй юу? Хүн болгон л ярьж чадна. Хүн болгон ярьж чадна. Гэтэ жоо муугай ч гэсэндээ юу гэх юм мэдлэг нь хүрхгүй гэх юм уу? Тэр чинь зүгээр л яриад л бүтцдэг юм биш. Тэр чинь яг л боловсрал. Тийм боловсрал. Тэрнээсээ гадна туршлага болмоос шүү дээ. Тийм юм хэрэгтэй. Хүн болгон ярьж явах хэрэгтэй. Яг ярьдаг ч гэсэндээ яг хийж чадах нь зөвхөн л баг. Чи яг одоо чиний бодлоор яг сайхан нийгэм яаж үүсгэх вэ? Бид нэр яг яаж тэмцэх хэрэгтэй вэ? Сайхан нийгмийг би яг л ямар ч авилгагүй л гэж бодож байна. Угаасаа ингэ бодоод үз. Авилгагүй гэхэлэр чи одоо улсын хурлын бүх гишүүдийг унгана гэсэн үг. Тэг унах хэрэгтэй шүү дээ. Яг эн чинь юу байхгүй юу? Улсын хурлын гишүүн болно гэдэг чинь бидний дарга цэрэг болж байгаа юм өрдөөсөө ч биш шүү дээ. Тийм тэр хүмүүс чинь биднээсээ гуйж тийш гарч байгаа байхгүй юу? Намайг ингээд улсын хурлын гишүүн болгоод өгөөч. Би ингээд та нарын мөнгөөр та нар тийм гоё юм барьж өгнө гэж гуйж амлаж гарчаад тэгээд ийм хийж байгаа нь айгүй муухай. Биднээсээ дарга цэрэг ерөөсөө биш шүү дээ. Тэр хүмүүс чинь биднэрт өгүүлжүүлж байгаа хүмүүс байхгүй юу? Тэгсэн ирнэ ийм ярьж ийн гэдэг бол муухай. Тэгээд авилгал байхгүй болчих юм бол бүх юм маш шудраг болно. Ерөөсөө яг л хин чаддаг нь хин ихжсэн нь хин мундаг нь яг дээшээ гараад тэр мундаг одоо сурсан мэдлэгээрээ яг тэр зөв юм хийгээ явна гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй ингээд нэг тийм тэнэг хүмүүс гарчаад амар стресс түлээ. Амар хэцүү юм байна да чи яриараа. Би миний бодлоор гэхэлэр ингээд за авилга авч байгаа улсын хурлын гишүүдийг яаж шийдэх вэ гэж байгаа байхгүй. Шийдэхин тал одоо мэдээ цаазын ял бол байж болохгүй тий. Эзэж байж болохгүй. Тэнгүүд тэднийг ингээ хорилоо тий. Номтой баяр лөө. Тэр чинь болохоор ингээд мөнгөн мөртөд шоронд орсон гэж байхгүй. Шоронд орсон гэсэн нэртэй болохоор бараг нэг тийм агаарт 2 жил байж байгаа ирсэн заяа. Тинчийн ингээ хизээч хамаагүй буцаад ингээ шоронгоос гараа явчихдаг. Тинчийн бараг нэг өөрөө жижиг юм цуслангийн байшин тооцсон заяа. Тэгээ өөрхөө мөнгөөр тэр мөнгөн мөртийн дарга марга юм тийм хүмүүст ингээд юм өдр барьж өгөө. Тэгж байгаа л тэгээд шоронгоо хугацааг дуусгах явцсан. Яг одоо авилгал авж байгаа улсын хурлын гишүүдийг яг өөрийг нь биш гэр бүлийг гэх юм уу хамтд нь шийдэх хэрэгтэй юм шүү. Одоо тэр авилгын мөнгнөөс нь идчихэж байгаа зү. Тэгээд тэр ээж аав маавыг нь ижирж байна уу? Үгүй ээж аав одоо эхнэр хүүхэд тэднийг нь одоо яах эхнэр мэхнэрийг нь шоронд яг жинхнээс л явж хийж юм лээ. Ятад чинь тэгдэг үлээ юу? Яадаг үлээ? Гүү лүү? Мэдхгүй. Яадаг үлээ? Би бол нэг шүнийг бодлоо гэж байна. Тэгж шийтвэл чи яагаад цаазын ялыг байж болохгүй гэж хэлж байна? Цаазын ял юу хэмтэй хүн ална гэж байгаа зү. Тэгэхээр чин тэгэл болохгүй зү. Тийм үү? Хүн алж байгаа зү. Хүн шүү дээ. Эхлээд тэд нар чинь хүн гэдгээсээ цаашаа сайн хүн муу хүн гэж явж байгаа юм. Тэгээд одоо ингээд залуу хүмүүсийн юугаар бол ингээд бусад орны жишгээр бодвол мэдээж тийм талбай дээр
яадаг лээ. Жагсаа. Тийм жагсах. Тэр жагсаалыг одоо яах юм бэ? Яаж хийвэл яг үр бүтээлтэй болох вэ? Яг үр бүтээлтэй болсон удаа байгаа. Жагсаал мэдхгүй. Яг л тэр нөгөө 90 оны ардчлалын жагсаал үсттэй. Тэр гон зураг моргийн аим сүртэй байдаг тийм. Тийм. Бүр яг жинхнээсээ талбай байтугай цаашаага ингээд дүүрэн хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Тэгээд Яг залуучууд тэгжил яг үр бүтээлтэй болсон жагсаал нь тэр л байна тийм. нөгөө юуны жагсаал байгаа үстэй. Оюутны сүүл нөгөө нэг оюутныг болгоо үстэй. Оюун үрдий чинь зүгээр хүрэлцэх болгоцсон шүү дээ. Тийм үү? Одоо юу хэмтэй нөгөө олон баяр үстэй. Тийм. Тэр чинь Норгийн хүрэлцэх хүн гэж явах юм аа. бас тийм үү? Тийм тийм. Йоо ямар хэцүү бэ? Тийм үү? Яаж Хүрэлцэх тэрийг хүн яаж заяа. мэдэж байгаа Үгүй ер нь надад нэг тиймэрхүү баруун мэдээл орж ирсэн юм? За. хүмүүсээс. За. Хүрэлцэх хүн тэгээ нэг удаа хүрэлцэх оюурт хоёр маргалцсан гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд нь тэгээ хүрэлцэх нэг тийм дургу хүрээд улан баярт хэлээд улан баяр залуучуудаа өдөөж гарч ирсэн. Жагсаал хийсэн. Тэгээд оюурт нэг унасан. Гэхдээ оюурт яг тийм жагсаалаар ч унах биш дээ. Ерөнхийдөө бол хүрэлцэх бас хажуугаар нь дараалтасан л. Нэг тиймэрхүү болж болсон. Миний бодлоор одоо үр бүтээлтэй жагсаал гэвэл залуучууд хийсэн ч тэгж ёо амьдралаа өрхөд жагсахгүй бах тий. Хэдэн 7 хоног сар одоо ингэ чи шууд хичээл намаа өрхөд ажил өрхөд жагсан гэж байхгүй үстэй. Тэгэхээр яг үнэндээ айгүй хэцүү л тээ. Тий аюу хэцүү. Хоолонд налахгүй лаа. Тийм тэгээд тэмчээ орхисон үед чинь одоо чинь хичээл сургууль гэхэд л бас айгүй зарлагтай явуулчихж байгаа байхгүй. Нэг сар алга болно гэдэг чинь одоо хичээлээ. За яг хөө бөөнөрөө ингэ төлөвлөөд машинтай өмөрсөн бүх ингэ машинаа ингэ унтрааж тавиад тий талбай хажуудлаа. Ямар ч орох боломжгүй болоо. Тэгээ тавьбал яах вэ? Бүр нэг тийм ширүүн болох гэх юм уу? Тий нөгөө нэг юуны Непал илүү сая болдог чинь амар юу болдог чинь. Тэр чинь гэдэг бүр амар аа. Тийм тэр бол үнэхээр амар хүчрхийлэлтэй. Нөгөө нэг гişүүдийг зодоод бүднэсээ шидэдэг шүү дээ. Тийм тэгээд нөгөө хиний ерөнхий сайдынхаа чөлөө ихнэрийг хүчинж байгаа даалж малаад. Тэр бол амар хүчрхийлэлтэй амар жагсаал байсан. Непал яах вэ тий? Непал биднийг бодвол нэг тийм боловсролын тал дээр бид нартэй яах вэ? Бүрэн дунд боловсрлоо бүрэн эзэмшдэг иргэдэн. Жохон муу гэж магадгүй ч үү? Тийм. Тэр жаахан магадгүй байх. Яг шууд хэлж чадахгүй л юм. Гэхдээ жаахан магадгүй байх. Энэ сэдвийг яах вэ? Дуусгах. За дуусах. Чи бүр яриад байвал яриа л шүү дээ. Тэг уусаа улс төр гэдэг бол угаасаа хэцүү шийдв. Тэг чи сайхан болохгүй бол хэцүү л дээ. Гэтэ за миний хувьд бол яадаг ч байсан юм дуурхаа болж болохгүй. Тэг ингээ хон шиг амьдрч болохгүй ойлгож байгаа үстэй. Тэг ингээд чиний эрх ашигчин хөндөгдөөд байхад ингээл чимээгүй байгаад байна гэдэг бол маш буруу. Тэгээд яаж ч байсан дуурхаа болж болохгүй, яа хичээхэ болж болохгүй. Нэг гэж л хэлээ та. Чонд хэлэх юм байна. Надад ч одоо Паризистууд болвол ихсээр шүү дээ. 76 жаад 26 болоо. 126. Тэгээд хэрвээ ихсэх тусмал бит муу. Тий. Тэгээ хэрвээ одоо би ч юм уу чи ч юм уу эсвэл энийг сонсож байгаа хин нэг нь ирээдүйд ямар нэгэн тийм айгу өндөр албан тушаалд хүрэх юм бол тэгээд битгий тийм муухай юм хийгэрэй л гэж хэлээ да. Би ч очиж алж магадгүй шүү. Би яах вэ? Энийг би яах вэ? Мэдээж подкастн дээр хэлэхгүй л дээ. Гэхдээ би дотроо их юм бодож явдаг юм шүү ч гэсэн. Би тэрийг одоо хэлж болохгүй мэн байлаа. Жохон амар юм болох. Атлаад. Тэгсээсээ тэ хаалгаар төгшөөрөө төрөл яах юм. Нэр шүүнэ зү та. Би зүгээр хэлэхгүй шүү гэдэг юм. Дараагийн сэдвүүд орё. Дараагийн сэдв сая олчлоо. За би нэг фэйсбүүк ухаж чагаад ийм хүний пост харсан байхгүй. Чөлөөтэйгэнд болсон Жейда Айвыг манайхаа аавна гэж байх уу? Манайх авчихвал улан гой болно доо. Чикаго Буллс баг багасаа хассан ер нь болднэ. Залуу бол зүв юм ирсэн байлээ. Байлээ штэ. Ижил хүснүүдийг эсэргүүцсэн утгатай юм хийсэн. Би лав хувьдаа зүв гэж бодож байна. Ижил хүснүүд бол байх ёсгүй. Анханасаа байглаас ир юм гэсэн хоёр хон өвдөл биедээ татагдаж дурладаг болохоос биш үсттэй гэдэг жаахгүй. Тэгээ энэ постныхын дор нь болохоор ингээд
мэдээж нөгөө нэг перфект нууц хүмүүс тий. Энд доор нь болохоор нэг ганц өгсөхэ гэдэг нэг хүн байгаа юм зөө. За. Уг нь бол тийм данс дэлхийд даяар гаж биз-данууд дүүрчгээд байна. Тэгээд тэд нарын зөв болоо шаагаад байна. За. Иймэрхүү үзэл бодолтой хүмүүс. За чи наадхан дээр өөрөө юу гэж бодож байгаа? Би энтэй санал нийлхийн тий. За чи өөрөө юу гэж бодож байгаа? За энэ дээр болохоор За бид энэ ерөнхий агуулга нь шүү дээ. Ерөнхий зөв нөгөө LGBTQ community тэрийг л ярьж байгаа. Gay, lesbi, transgender юу гэдэг лээ. GDI болохоор яг нэг одоо ижил хөлснүүдийг NBA-ийн зүгээс тэгж дэмждэг өдрөлхийг тиймэрхүү юмудаа ингээд шүмжсэн аахгүй юу. Тэнгүү шууд ингээд тэр баг нь тэр лайв өөрөө ингээд машин дотор ганцраа явж та лайв хийцэн. Тэрнийг нь нөгөө Chicago Bulls гээд баг харчаа шууд ингээд багаас асцсан. Энэ бол хизээш одоо NBA багтай болно. Багт гэрээ хийн гэсэн ойлголт түүл болж байгаа юм тоглогч. За энэний тухайд бол иж байх юм бидтэй. Гэй хүмүүс үү? Тий. Бэж болно гэж үгүй яхаар. Болно шүү дээ. Угаасаа л хүний тэгэл дур сонирхол эзтэй. Одоо яг нэг тийм 80 оны хүмүүс үү? 70 80 70 оны хүмүүс л нэг тийм үзэл бодол твшнэл бодолтойгоо л байгаад байна тий. Байж болохгүй, ижил хүснэл байж болохгүй, ална мална. Гэхдээ би зарим хүмүүсийг мэднэ. Би нэг ихтэй найзтайгаа ярьж мэрээ сууж байхад ингэж ярьдаг байхгүй зарим хүмүүс болохоор хоёр эмэгтэй бол байж болно. Хоёр эрэгтэй бол ёстой байж болохгүй. Хэрвээ тийм харах юм бол би зодно гэж ярьжсэн. Би бүр тийм хоёр ч хүнийг мэд юм байна. Хөөе тэр чин тэгээд одоо яг хүн хүүсээ сонгож төрөхгүй байхгүй. Хэ? Хүүсээ сонгож төрөхгүй. За. Тэгэхээр чин хүн чин мэдгүй юм да яг хүүсээ сонгож төрөхгүй гэхдээ өөрөө эртөө хүн татагчиж болж байна. Одоо миний нэг үзчихсэн кино Шампэний Милк кино байгаа заяа. Милк? Тий. За. Тэр болохоор нөгөө Харви Милк гэх нэг тийм ижил үлссэн залуу байхгүй. Тэр Юта илүү Феникс ингээд яг тийм Америкт ижил хүснүүдийг аягүй тэгж гадуурхаж яхад Феникст ингээд хурж ирээд ижил хүснүүдийг ингээд нийлүүл нэг тийм баг мууд шиг байгуулж ирсэн хотгоо. Тэгээд цаашаа ингээд Америкийн конгрессмен руу твшижсэн аахгүй. Ижил хүсдэг юм шүү дээ. Яг тэр эсрэг үзэлтэй үед нь. Гэхдээ тэгээд нөгөө хүн далуулаад баснаас орцсон. Би тиймэрхүү кино санагдаж байна. Тэгвэл тэгээд ижил хүсдэг хүмүүс юу хинт хамаат юм бэ? Тэр чинь хүний л дур сонирхож шин. Миний бодлоор бол яг имдээ тасгадна гэдэг бол би бол тэрийг дэмждэгчгүй, буруудгагдчихгүй. Зүгээр л тэгээд тэр хүмүүс юу хиймээр вэ? Ир хүнтэйгээ гэрэлмээр байна уу? Им хүнтэйгээ гэрэлмээр байна уу? Тэг үнэхээр хоорондоо болоод гол нь бусдад гай болохгүй бол тэр бол окей. Тэгээ явжлаа нэз. Харин миний хамгийн эсэргүүцдэг юм юу вэ гэвэл тэр нэг Америкт нэг тийм байгаадсан шүү дээ. Нөгөө he she pronoun ирим гэдэг одоо ихтэй he is she is гэж ярьж шүү дээ. Тэнгүүд бити намайг ингээд тэгээд би бол they them гэж мэгээд ойлгож байна да. They them. Тийм they them гэдэг чинь олон тоо шүү дээ. Тэнгүүд нэг хүнтэй ярихын тулд they them-ийг ашиглана гэсэн үг. Тэгээ тэр нь айгу тийм санагдахгүй юу? Үгүй гэхдээ юу өөрийгөө өвчтэй гэж бодож байгаа. Өөрийгөө өвчтэй гэж бодож байгаа тэр хүмүүс. Үгүй. Толгойн дотор нь тэгж нөө олон хүн байдаг. Нөө тийм биш. Зүгээр л намайг бити ир юм гэж шууд ингээд тоттоход гэх юм уу хийшээ гэдэг чинь шууд ингээд зүгээр л өөрийгөө итгэж яваад зүгээр. Итгэж? Одоо зүгээр л нэг тийм зүйл. Мэдхгүй. Өөрийгөө хүлстэй биш гэдгийг юу гэж хүлсийг үзэж байгаа. Тийм. Ирч биш, инч биш. Тэгээ өөрийгөө инч гэхгүй заяа. Ирч гэхгүй. Зүгээр л ийм non binary илүү. Тийм нэртэй. Би бол тэрийг яг жинхнээсээ яг амар гайхдаг. Яг юу гэж байгаа юм бэ л гэж боддог. Гей лесби бол миний хувьд бол яг үнэхээр окей. Тэр бол асуудал биш. Яг тэр би инч биш, ирч биш гэдэг байгаа хүмүүс бол мэдхгүй байна уу? Тэр бол жоохон хэлэхэд муухай згсэндээ жоохон сонио. Амар сонио. Чи тэн дээр юу гэж бодож байна? Тэрэн дээр ч хүн ингээд чанлуу ингээд ши эсвэл хи гэд ярина. Тэр чинь яг шууд ингээд ир юм гэдгийг ингээд тодтогч байгаа зү.
She гэдэг чинь эмэгтэй, he гэдэг чинь эрэгтэй. Тэнгүүд аав битээ тэгээд би бол they them эсвэл it гэх ид зүйл юм шиг. Амтэн юм шиг. Тэгэл бас л хаях юм уу. Яг уу тийм ээ тэгтээ зарим нөгөөнийг жоохон одоо харамсалтай ч гэх юм уу тэр юм нь юу гэх юм нөгөө жоохон хүүхдүүд тиймэрдүү юм одоо харж үсээд үзэж үсээд гэх юм уу тэнгүү тэр хүүхдүүд нь бүр багасаа бүр юм ойлгохоо жишээ бүр юм confused болоод юу гэмтэй хитрхийн юм олон юм гараад ирэхлээр хүмүүс ингэ төөрөлддөг шүү дээ. Тэр шиг ийм нөгөө жоохон хүүхдүүд ч гэсэн нэг тийм жоохон төөрөлдөггүй зарим нөгөө team case байдаг гэвчтэй нөгөө бүр 10 бараг 3 4 настай тийм жоохон хүүхдүүд ээж одоо чи нэг эрэгтэй хүүхэд би ингээд эмэгтэй гэдэг ингээ хүүзээ солиулах гээд. Тэгээ тэрийг зарим Америкийн мужуудад хуулиар зөвшөөрсөн. Би бол тэн дээр амар буруу шаа. Тэг чи одоо хүүсийг солиулна гэж байна. Тийм би ингээд эмэгтэй юм байна. Би эрэгтэй биш юм байна гэж шууд ингээд жоохон 13 4-тэй хүүхэд хүүсээ солиулна гэж байгаа байхгүй. Тэр бол миний санджаар болохоор 16 таа хүүхэд юм болов. За. Эмбийн тоглолт байхгүй дөвийн үед. За. Тэрний хүү болохоор өөргөө хүлээ солиулъя аав дийлээ. Үед болохоор тэрнийг аягүй дэмжсэн. За. Тэг гэдэг юм. Тэрнийг одоо ингэ шүмжилж болохгүй байхгүй. Шүмжлэх. Үгүй хүүсийг солиулъя гэж яхад нь шүмжилж болохгүй юм. Яг нь эцэг ихийн үгүй яг миний гол хэлж байгаа юм нь тэр хүүхдийг яг тухайн үедээ тэгж бодож болно. Тэгээ том болоод хэрвээ том болчих юм бол тэр чинь бас л өөрийнх нь л дурлчин. Ер нь хинт ч хамаагүй. Тэгээ тэр хүн солиулгүй байх нь хинт ч хамаагүй. Хамгийн гол нь жоохон хүүхдүүдийг тэгж болохгүй. Тэр хүмүүс чинь яалтч жоохгүй ингээд том болох тусам тэгж бодогдсон юм билээ. Илүү ухаадж байгаа юм шиг. Яалтч жоохгүй та нарт идэг үзсэн нэг жил 2 жилийн өмнө хийсэн үйлдэлээ бодоод ямар тэнэг байсан гэж бодогдсон шүү дээ. Хүн яалтч жоохгүй жоохон байхдаа тэр тархич нь бүрлдэггүй чи жоохон байна гэж аав ээж хэлдэг бол үнэхээр үнэн байт юм билээ. Үнэхээр л 25 хүртэл тархи ингэж бүрлдэж дуустдаг лөө. За яаж вэсэн 25 биш юм аа гэхэд насан турш нас чинь угаасаа 18 шүү дээ. Тэр хүртлээ эсвэл 20 хүртлээ ч юм уу ингэж жоохон азнах хэрэгтэй хүлээх хэрэгтэй гэх юм уу. Тэгэхгүй юу ч болоогүй 13 14 хүүхдүүдийг би хүүсээ солиулмаар байна гингүүд нь очиж шууд окей гэд хүүсээ солиулна гэдэг бол миний хувьд л наач амар буруу. Яг наа чинь нэг тийм Аз Европ хүмүүсийн одоо тийм ялгаа тийм сэтгэлгээний ялгаа гэж хэлэх юм уу. Бас нэг мөр сэдв байгаа хгүй. Эмийн ингээд хорт автор туссан заяа. За. Тэнгүүд тэгэхээр Америкт наа чи хүний ирэхээ тэр хорт автор туссан эмэгтэй хэлнэ гэд ингээ бүүнэр хэлж байгаа хгүй. За. Харин Азад болохоор нөгөө нэг тийм Аз соёл байгаа хгүй. За. Бүгдийг ингээ хамт дарцсан. Хорт автартай өөрт нь хэлэлгүй. Яг нэг тиймэрхүү хоёр сэтгэлгээний зүйлүүл ах л та наа чи. За бас бэж болоход юм би өөрөө магадгүй Аз болохоор энийг айгүй эсэргүүцээд байна уу. Гэтэл миний хувьд бол энэ их л логиктой зөв эсэргүүцэл гэж бодож байна. Угаасаа хоёр талаас нь бодвол хоёулаа зөв. Гэхдээ гэтээ жоохон хөөхт бол бүр хүүс солиулна гэдэг бол бүр үлдсэн насан туршийн амьдралд нөлөөлцөхөөс бүр амар том шийдвэр. Цаас хэлж болтгоо. Болно гэтээ тэр чинь яг ингээл өрднийх шиг хизээж болохгүй шүү дээ. Хизээч хэвэндээ орохгүй шүү дээ. Тийм тий. Тэр би нэг судалж ийсэн шүү дээ. Бас нэг шүний бодол. За. Ингээд эмэгтэй хүмүүс эрэгтэй болно гэж байгаа шүү дээ. Тэрнийг яаж нөгөө бэлгэр хэрэгтнийг яаж хийх юм болоо гэд. Тэр ойч тийм шүү. Гүүч юм уу? Наац нь хиймэл одоо хиймэл хэрэгтэй. Үгүй би бас нэг юмгийн санаанд орчлоо. Өөрх нь махнаас наваа хийчихдэг гэж. Тийм. Нэг аль хийснийх нь чи гарных нь энэ дотор хэсгээс ч юм уу дотор махнаас ч юм уу аваад мөх аваа хийчихдэг шүү дээ. Тийм. Уустдаггүй. Тэр ихтэй сонь тэгээд одоо нөгөө бэлгийн ялцаанд орлоо гэхэд тэр юм мэдрэх юм болов уу? Тэг мэдэрдэг л байх та. Эмчнэр мэдэрдэг болгож л хийдэг л гэдэг. Тэгэхгүй одоо сүүлийн үед юу ч болоод тийм. За зөв нөхөсөөс болно. Тайланд. Монгол гэхдээ яг эртөө хүн эмэгтэй болохын тулд зүгээр л тайрхуул. Тайраад тэгээд ойчхуул. Тийм хэлбэртэй болгоод гэж. Сав мав хийх хэрэггүй бах тий. Сав нэрээ наацсан сонирхол юм тий. Тэр савыг бол өөр хүний савыг л хийхгүй бол тэгээд өөрөөс нь бүтээн гэж байхгүй л үү. Бүтээн гэж байхгүй бол. Эсвэл нөгөө нэг гормон энтертэй ийм юм ууд юм болов яа гэм бэ?
ургуултыг болов шүү. За хараач. Тийм мэдээл. Эрдэмтэд нэг тийм юм хийж байгаа гэжтэй. Тийм үү? Нэг тийм далайн ёроолт идэг өөрхөө биеийг буцаагаад ургуулдаг амтан. За. Амтныг судлаад хүний эрхтнийг буцаагаад ургуулна. Тийм. Тийм үстэй ажилтнчлал. Одоо шинжлэх ухаан яахан хэрээр дэвшгийн хэрээр өөр юм зөндөл гарч ирэх болов. Тэгээд одоо ингээд хүүснөөс гэж яах гендрийн тэгш бус байдал дээр аваа садлаа. Гендрийн маш олон судалгаагаар эн чинь ер нь яатсан байт юм дөө. Нөгөө одоо батлагдсан гэх юм уу? Яг адилхан боловсролтой, яг л адилхан одоо цагаан хүмүүс бай гэж бодъё. Тэгж яхад яг адилхан ажлын туршлагатай юм өртлөө тэг эрэгтэй нь арай илүү цалин авдаг. Тэг энэ яг юунаас аж болдгийг хүмүүс наадах чинь болохоор яг юу үстэй эмэгтэй хүн нөгөө хүүхэд төрүүлдэг. Хүүхэдтэй биш магадгүй гэдэг. Үгүй хараа хүүхэд төрүүлэх магадaltaй тиймэрхүү юм боддtiin болов. Үгүй яагаад гэж. Яг л адилхан мэрэгчлээ. Яг л адилхан туршлагатай. Нөгөө Google Translate-ээр чинь одоо нөгөө шууд ингэ translate хийдэж штэ. Тэрэн дээр одоо тэр ерөнхийлөгчгээ тэнгүүд he is president гэдээ гарч ирдэг мэрдэг. Тэрийг харж ирсэн үү? Үгүй юу гэсэн. Одоо тийм том албан тушаалтын мэрэгчлүүдээр болохоор эрэгтэй хүмүүс гарч ирээд. Тоогооч могоос үгүй тоогооч баг гэв шүү. Нэг тийм баг албан тушаалтай мэрэгчлэг болохоор ши гэж гарч ирээд. Тэр мэр дээр бас гендер ярил. Миний хувьд болохоор Монголын нийгэм нэг тийм эрэгтэй эмэгтэй хүүхдтэй эрэгтэй нэрээ нэг тийм гендерийг тэгш байдал дээр жүжигтэй байгаа болов уу гэж харж байгаа юм. За юун дээр одоо яад штэ ээж аавууд хүүхдтэй эмэгтэй хүн гар үрж болохгүй гэдэг штэ. Эмэгтэй хүүхдэд болохоор хинждэг шилдэггүй те. Тэнгүүд тэгээд нөгөө эрэгтэй хүүхэд нь хидэж тохиулсан бай буцаагаад эрэгтэй хүүхэд нэг л ингэж хүрэхэд тэр нь одоо хүч хэрэглэж болчихдог те. Тийм хамгийн муу эрэгтэй хүн болчихдог. Тийм бас нөгөө манай их ярьжсэн шүү дээ нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд байлаа гэхэд эмэгтэйг нөгөө нэг сургууль руу явуулчих гээд. Тэгтээ нь одоо маллаад үлдэх одоо яг наадах чинь тэр нөгөө сая сүүл амрааг мэдхүү. Комеди нь үгүй жүжигчин. Царийг наруулт танихлах тэр яасан гэж. Найруулагч. Жүжигчин найруулагч. За. Тэрний сүүлд найруулсан өөрөө зохиолын хичээл найруулсан Ацаа эмэргүй кино байхгүй. Dark comedy. За. Цуврал. Тэрэн дээр бүр яг ингээд Монголын тэр нэг гендрийн тэгш бус байдлыг бүр амар харуулж байгаа байхгүй. Эрэгтэйчүүд нь тийм тийм. Эрэгтэй хүүхдийг зүгээр шууд ингээд хайчдаг. Одоо ингээд аав нь охинтой ингээд уцаар ярьж байгаа байхгүй. Тэгсэн чи аав нь гэхдээ бас тэр за ингээд аав нь охины бүр ингээд ярихтаа ингээд эргэлүүлж байгаа зөө. Амар эргэлүүлж ярьж ирсэн охин нь урдаас нь ахыг хараа нэг хідэн хүүхдүүд дээрлэхэд байгаа юм биш үү гэсэн чи аав нь аав нь очиж байгаа нэг шийднэгээ буцаа ингээд охины ингээд эргэлүүл ярьцдаг. Тиймэрхүү тал мал дээр. Тэр яах вэ? Наад ч одоо яаж шийдмэр юм бэ? Тэрийг бол ээж аав нар одоо ээж авах болох хүмүүс ч юм уу өөрсдөө ухаарч ээж. Яг л бидний үе юм уу та тийм. Бидний үеэс л наа чинь бол баг болоод бүр арилгач угаасаа боломжтой шүү дээ. Тэгэхээр тэр хувь хүн дор ухамсарлах л хэрэгтэй баг. За нөгөө нэг LGBTQ тэрний талаар ярихад чам тэгээ тэрэн дээр хэлэх юм уу? Өөр нэг тэгэл тэр хүмүүсийн одоо баг ирэх болчоо үсттэй хуулаараа. Тийм. Тэгэхээр чин тэгэл адилхан хүн гэдэг тодорхойлолтой байж тэгэл хайдан та. Ямар ч хамаагүй шүү дээ. Өөр нь тэгээд бусдад үнэхээр гай болоогүй бол гол нь бусдад гай болоогүй шүү дээ. Тийм. Зүгээр хаях хэрэгтэй. Угаасаа тэр чин тэр хүмүүсийн л дур тэр хүмүүс юугаа хийнү нөгөө юу зүр зүгч юу яадаг вүлээ. Юугаа хийнү хин тамат ингэдэг гэдэг чинь. Юу лээ. За яаж хийсэн тэр шиг. Ном шаггүй гай. Тэр шиг зүгээр хин хинтэйгээ гэрлэн ер нь бол ямар ч хамаа байхгүй. Гол нь хин нэгэнд одоо гай болоогүй шүү дээ. Гэтэ би бол тэр жоохон хүүхэд тэгэж гендерээ солих тэр бол буруу гэдэг дээр бол би ер нь баг хүүхдлээл зогсох байх. Тэр нэг эрэгтэй хүн гэдэг
ойлголт Монгол бүр арай л болохгүй гэд ойлгогдсон тийм. Тийм тэр зүгээр миний зүгээр анзаарснаар зүгээр нөгөө нэг одоо хөгшин хүмүүс биш. Одоо 50-аас дээш 40-оос дээш хүмүүс ч юусэн биш. Одоо ийм залуу үеийн залуучууд ч гэсэндээ гомо гэхлээр тэр нөгөө юу осор жамаг өрнөхөд бол тгийл алчаа зү. Тэр бол амар өрөвдөлтэй тий. Тийм. Зүгээр баг гадаа явж яхад нь л очиж нэг зөгчөөл өгдөг юм. Одоо л тэгээд хүүрхийн амтныг нэвтрүүлэх дээр хэлжсэн шүү дээ нөгөө. Одоо бүр зодуулаас урж ийн гэж ашиглая. Яг осор жамаа миний ойлгосноор юу юм шүү. Яг усын хурлын гишүүдийн л юу юм? Нэг тийм юу болцсон юм шүү. Тэр тэгсэн тийм шорлог зардаг байжгаад нэг сонгуулаар сурчлагаа хийцээ. За. Тэгээд тэрнээс хойш нэг тиймэрхүү болцсон гэх юм. Тэр навчааж үжигчин биш үү? Навчаал гэж би санаад байна. За. Нөгөө дух цэцэг биш үү? Тийм. Навчаа тэгж хэлж байгаа байхгүй юу? Дух цэцгийг чинь нөгөө нэг тэр одоо сонгуулийн ч юм уу улс төрийн тэр ямар нэгэн сенсацийг дарах гээд осор чамаа гаргаж ирсэн гэж хэлж ирсэн гэж. Нэг тиймэрхүү л. Тийм сонсч ирсэн биш үү? За. Өнөөдөр хүн түндэстүүдээр л энерги маш их багцлаа. Харин тийм бүр ядарчдээ байна. Өсөж гин үү? Өсөж гин үү? Үгүй ирэхээс өнөө битцэг. За. Энэ удаагийн дугаарыг дуусгах юм. Одоо дуусах юм. Амар хүн зэд үү? Хүмүүс ч гэсэн одоо бүр ядарчлаа байли. Бай. Бай. За иргэн тавтай байна. За. Яг 3 дугаар бартсны нэг юм хэлэхэд нөгөө бид хоёроор яг яриулахыг хүсэж байгаа сэдв байвал тэр яг комент хэсэгт үлдээгээрээ. Бид хоёрт ингээд сэдвүүд олох ингээд айгүй хэцүү байгаа тийм. Топ харвал яг ингээ олчихсон. Жижиг сэдвүүд жоохон хэцүү. Тийм ярих сэдвүүд бол ингээд олоод ингээд биднэрт яг яриулаар байгаа сэдвээ хэлжүүл бид хоёр тэрийг жоохон шуудлаад тийм ярьж чадчих шүү. За. За одоо жихнэсээ бай. Бай.